Сүүлийн үеийн зовлон тохиолдох сэтгцийн эмгэг буюу сэтгцийн тулгымцсан асуудлын нэг нь яалтчгүй нойрны хямрал байгаа. За тэгэхээр нойрны хямрал гэхлээр хүмүүс хөвчлэн нойргуудл буюу огт унтахгүй байгаа тохиолдолд бол энийг нойргуудл гэж үзэж байна гэж боддог бол энэ зөвхөн унтахгүй байгаагаас гадна нойрны чанарт өөрчлөлт орох юм бол мөн нойрны хямрал гэж үздэг. За тэгэхээр нойрны чанарт өөрчлөлт орох нь ямар байдлаар хүнд мэдрэгддэг вэ гэхлээр хэвээндээ хүн дунджаар 6-8 цаг унтчих юм бол энийг бол хэвийн нойрны мөчлөг гэж үздэг бол нойрны хямралтай хүн унтах цаг нь богиносох буюу 6 цагаас бага унтах. За 6-8 цаг унтаад байгаа боловч амарсан мэдрэмж төрөхгүй байх, өглөө босохдоо ядарсан мэдрэмжтэй төрөх. За эсвэл зүүд ихээр зүүдлэх. За мөн унтж байгаа хугацаанд эргэн тойрны орчны чимээг мэдрэх, тарих амрахгүй байх гэх мэтийн зовиорууд илэрх юм бол энийг мөн адил нойрны хямрал гэж үздэг. За хизээ нойрны хямралтай хүнжид хандах шаардлагатай гэвэл энэ нойрны хямрал дор хаяж 3 сараас дээш хугацаанд үргэлжлэх. За мөн ажил амралтыг, ажил амьдралын хэв маягийг зөв зохицуулаад байгаа боловч нойрны хямрал эргээд хэвээндээ шилжихгүй байгаа тохиолдолд бид нар мэргэжлийн эмчид очиж зөвлөгөө авч эмийн эмчилгээ хийх шаардлагатай байдаг.